өмнө та бүхэнд бас энэ талаар бас ярьжсэн хүн төрөлхтний асуулт гэж байдаг. Миний амьдралын зорилго юу вэ? Би хаашаа явж байгаа вэ? Би юу миний амьдрал 5-10 жилийн дараа хаана хүрэх вэ гэдэг ийм асуултууд бас байдаг. Дээрээс нь би хэн бэ? Би хэнийг дагаж амьдрах вэ гэдэг. Хүн ямар нэгэн байдлаар хин нэгний даганд дуурайж, үлгэр дуурайж авч, урам зориг авч амьдралынхаа утга учраа бас яах вэ? Нээж өгөө гэж хэлж байна. Тэгэхээр та бүхнээс асуух асуулт байна. Та яг хаашаа явж байна? Маргааш та хаана байх вэ? 5-10 жилийн дараа чи хаана байх вэ? Ямар газар очих вэ? Түүнээс илүү гүнзгийрүүлэх юм бол чи мөнхөд байх газар руугаа явж байна уу? Мөнхийн байх газар руугаа явж байна уу? Энэ дэлхий дээр л байхын төлөө амьдарч байна уу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр би хаашаа явж байна? Миний амьдралын зорилго юу вэ? Би хэнийг дагаж байна гэдэг энэ гурван асуултын талаар бодж үзье. Хамгийн сонирхолтой нь хүмүүс хамгийн их анхаарал тавьдаг зүйл нь бол эхний хоёр асуулт гэж хэлж болно. Би хаашаа явж байна? Миний зорилго юу вэ гэдэг бодол дээр хүмүүсийг анхаарлаа тавьж түүнийг хариулахыг хүсч байгаа гэж хэлж болно. Гэхдээ хэнийг дагаж байна гэдэг асуудлгүйгээс гадна хэнийг дагах ёстой вэ гэдгийг бодохгүй бас асуудлууд бас байж болох юм. Өнөөдөр олон хүмүүс юуг дагаж байна? Амжилтыг дагаж байна. Олон хүмүүс өглөөс ирээд яг мөнгө олох, мөнгийг дагаж байна. Олон хүмүүс яаж байна? Хин нэгэн алдартай хүмүүсийг дагаж дуурайж амьдрахыг хүсэж байна гэж хэлж болно. Хүсэж байна гэж хэлж болно. Зарим хүмүүс өглөө босоод шууд уцаанд байдаг. Тэгээд юу вэ? Өөрийнхөө амьдралыг бусдад харьцуулж эхэлнэ. Зарим хүмүүс сошиал дээр уцаа өглөө нэгэнгүүтлээ тэр машинтай болчихжээ. Тэр тийм уцтай болчихжээ. Тэр тийм газар аялчихжээ. Тэр тийм нөхөрлөлтөд, тэр тийм газар хоол идэж байна. Тэр тийм хувцас өмсчихжээ. Тэр хүмүүсийн фитнес хийгээ тэр биений гой болчихжээ гэж бодож эхлэх үедээ орой болохдоо би өнөөдөр хаана байна вэ? Яагаад би хүмүүсээс хоцорж байна вэ? Яагаад надад эдгээр зүйлүүд байхгүй байна гэдэг ийм өөрийн дутуугийн үнэлэмжид өөрсдөө хүлэх тохиолдол их байна. Тийм учраас бид нар бодох ёстой зүйлүүд байна. Өнөөдөр би хэнийг дагаж байна? Мөнгийг дагаж байна уу? Эсвэл ямар нэгэн алдартай хүнийг дагаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Зарим хүмүүс маш хурдтай явдаг хүмүүс байдаг. Маш олон ажлуудыг хурдан амжуулдаг хүмүүс байж идэг. Өдөр бүр маш эрчтэйгээр ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс байж идэг. Гэхдээ буруу зам өөрөөр бол хаашаа явж байгааг мэдэхгүй тохиолдол бас байдгийг хэлж болно. Бид нар үндсэн ишлээс харах юм бол Елишэд хэлдэг. Гилгал дээр очиод чи одоо үл дээрээ гэж хэлсэн. Тэгээ Ереход очиод тийм Бетел дээр очиод чи үлдэхгүй мө гэж хэлсэн. Харин Елэ бол Елишэд юу гэж хэлсэн бэ? Елэд юу гэж хэлсэн бэ? Би таныг орхихгүй гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 3 удаа эдгээр зүйлүүд давхцж байдаг. Өөрөөр хэлбэл одоо чи энд үлдэж болно. Эсвэл чи сая над дараагийн газар чи энэ үртэн дээр үлдэж болно гэж. Энэ 3 асуултанд Елишэ ганцхан зүйл хариулсан. Би таныг хизээч орхихгүй гэж хэлсэн. Хизээч орхихгүй. Өөрөөр хэлбэл тэр хэнийг дагахаа мэдэж үсэх зүйл юм. Нөхцөл байдалд намайг орхиж болно. Гэхдээ би яах вэ? Таныг хизээч орхихгүй гэдэг нь тэр итгэлийн чухал шин чанарыг, хүчрхэг чанарыг Елишэ үзүүлсэ гэж хэлж болно. Яг л тэр өөдрөгчөө дагаж байгаа учраас ерөөсөө төөрөөгүй. Амьдралд бас тойрсон янз бүрийн асуудлууд, сорилтуудын тэр яасан бэ? Шантраагүй маа гэж хэлж болно. Хүмүүс бурхнаас ингэж асуудаг. Бурхан минь миний амьдралын 5 жилийн төлөвлөгөө, 10 жилийн төлөвлөгөөг үзүүлээч гэж асуудаг, залбирдаг. Харин бурхан юу вэ? Миний араас яв, намайг дагаа гэж хэлдэг. Бид нар бурхнаас ирээдүйд том гоё сайхан зураглуудыг хүсэж идэг. Харин бурхан надаас итгэлийг хүсэж байдаг. Бид нар очих газараа мэдхийг хүсэж байдаг. Харин бурхан юу вэ? Өөрийг нь дагахыг хүсэж байдаг гэж хэлж болно. Тийм учраас та нар мэдхийг хүсэж байна уу, харахыг хүсэж байна уу, ямар нэгэн зүйлийг бий болохыг хүсэж байна уу? Та Христийг буй бурхныг итгэлийн дагуу дагаж байна уу гэдэг асуултыг өнөөдөр бид нар хариулах ёстой юм гэж ярьж байна. Христ итгэж хүний хамгийн чухал асуулт юу вэ? Би иргэжил хаана байх вэ? Ямар газар очих вэ? Юутай болох вэ гэдэг асуултын хариултыг олох тухай явдал бол биш юм. Би Есүсийг дагаж байна гэдэг асуултын хариултыг олох нь бол Христ итгэж хүний чухал асуулт юм а гэж хэлж байна. Есүс бол зөвхөн зам зааж өгдөг хүн биш. Тэр бас замыг мэднэ гэж хэлээгүй. Иохан 14:6 дээр юу гэж хэлсэн бэ? Тэр өөрийгөө би бол замаа гэж хэлсэн байдаг.
Би бол зам гэж хэлсэн байдаг. Хэрвээ та Есүс Христийг дагаж байгаа бол тэр замаараа явж байгаа. Та явах ёстой замаараа явж байгаа хүн гэж хэлж болно. Мэдээж тэр замаар явхад хүмүүс буруу төвөрөгдөд орох тохиолдол байдаг. Сорилтгүй, саадгүй асуудал замаар явах байхаа гэж бодож идэг. Гэвч үгүй. Хэрвээ та тэр замаар явж байгаа бол сорилттой тулгарна, ойлгомжгүй, тодорхойгүй асуудлуудаа ч бас тулгарх болно. Гэхдээ нэг үнэн байгаа. Та төөрөхгүй. Та төөрөхгүй. Есүсийг дагж байгаа бол та хизээш төөрөхгүй. Магадгүй та амьдралын дунд янз бүрийн асуудлын учир шалтгаан донд явж иж болно. Хүмүүсийн амьдралтай өөрийгөө харьцуулаад ямар нэгэн байдлаар та дутуу үнэлэмжээр хүлэгжээж болно. Гэхдээ та төөрөхгүй. Хэнийг дагж байгааг мэдж байгаа хүн хаашаа явж байгаагаа эцэст нь ойлгох болно. Гэхдээ дахин хэлье. Та төөрөхгүй. Тэгвэл Илэш яагаад Гэлгалд үлдээгүй юм бэ? Яагаад Ереход үлдээгүй юм бэ? Яагаад Бетелд үлдээгүй юм бэ? Яагаад ингэж үлдээрэй гэж хэлсэн бэ гэхээр Елэ явах гэж байгаа учраас. Тэр удахгүй явах гэж байгаа учраас. Тэгээ зөвхөн тэр хоёр байгаагүй. Маш олон иш үзүүлэгчдэр бол дагалдаж байсан. Тэгээ чи одоо үлдээ гэж хэлсэн. Чи өөрийнхөө замаа бодоо гэж хэлсэн. Чи одоо амьдралаа бодоо гэж хэлсэн. Харин Илэш яасан? Би таныг орхихгүй гэж хэлсэн байдаг. Орхихгүй гэж хэлсэн байна. Өнөөдөр бид нар ч гэсэн бас бодох ёстой зүйл байна. Бид нар итгэлийн амьдралаар явж байхдаа заримдаа юу болох гэдгийг мэддэхгүй тийм замаар туулдаг. Нөхцөл байдлууд гэсэн бас өөрчлөгддөг. Бурханаас хүсэл мөрөөдөл авдаг ч гэсэн нөхцөл байдал, бодит байдал дээр өөр тусах үед бас байж идэг. Харин тэр олон сорилтуудад Илэш юу гэж хариулсан бэхээр би таныг орхихгүй гэж хэлсэн байдаг. Урамтаа. Яг л Петр шиг. Магадгүй тэр сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу нөхцөл байдлаа хараад ч юм уу те дахин өөр орчинд очиод за одоо би энэ газар үлдэж болох байсаа гэж бодож болох юм. Гэвч тэр яасан бэ? Нэг л хариултаа л хэлсэн. Би юу ч тохиолдсон таныг хаяхгүй, орхихгүй гэж хэлсэн байдаг. Өнөөдөр олон хүмүүс зөв газрыг хайж байна. Зөв бизнес, зөв ажил, зөв орчин, зөв найз нөхөрлийг хайж байгаа. Гэхдээ хэнийг дагах вэ гэдгээс шууд хамааралтай юм гэж хэлж болно. Тэгвэл Библи биднийг хэлж байна. Чи нэг хүний дагаараа гэж хэлсэн байгаа. Хэрвээ чи тэр хүний дагах юм бол зөв газар руугаа явах болно. Тэр бол Есүс Христ юм аа. Хэрвээ бид нар буруу хүнийг дагах юм бол тэр чамайг зөв газар руу аваачихгүй. Тийм учраас өнөөдөр бид нар Илэш хоёрын амьдралаар дамжуулаад би юу яг хаашаа яваад байгаа юм бэ гэхээс зүгээр би хэнийг дагаж амьдрах ёстой вэ гэдгийг суралцаасаа гэж бас хэлмээр. Нэгдүгээр нь өнөөдөр бид нар Христийг дагаж байгаа Христэд итгэдэг гэж байгаа боловч түүний дахгүй амьдралаасаа болоод төөрөлдөж амьдарч байна гэж хэлж болно. Жинхэнэ дагалдагч хүн болвол эзнийг дагдаг. Жинхэнэ дагалдагч хүн Есүсийг хардаг хүмүүс юм а гэж хэлж болно. Елэ гурамтаа чи энд үлд гэж хэлсэн байдаг. Тэр Гэлгал дээр ирээ, Бетел дээр ирээд, Ерехо дээр ирээд нөгөө лүгөө бас давтсан. Чи энд үлдээ гэж хэлсэн. Харин Илэш юу гэж хэлсэн? Гурамтаа бас л юу гэж хэлсэн бэ? Эзэн амьд бас та амьд таныг би орхихгүй гэж хэлсэн байдаг. Энэ бол зүгээр нэг хариулт бол биш юм аа. Түүний зүрх сэтгэлийн байр суурь юм аа. Хандлага юм аа гэж бас хэлж болно. Тэр газар дагаагүй. Тэр нөхцөл байдал дагаагүй. Гэлгал болон Ерехо ч юм уу эсвэл нөхцөл байдал түүний зориг байгаагүй. Таата нөхцөл байдал гоё орчин түүний зориг байгаагүй. Мөрөөдөл байгаагүй юм а гэж бас хэлж болно. Харин түүний зориг юу вэ? Газар дээр биш хүн дээр байсан гэж хэлж болно. Хэн дээр байсан бэ? Илэш дээр байсан. Өөрөөр хэлбэл Елэ дээр байсан. Елэ хинбэ гэдэг тэр маш сайн мэддэг хүн байсан гэж ойлгож болно. Елэ хаашаа явна түүний дагаж байсан. Би Елэ хаашаа ч явсан би түүнийг дагна гэсэн шийдвэр нь хариулт асуулт болон дээр нь бэлэн байсан гэж хэлж болно. Өнөөдөр бидний амьдралд байдаг хамгийн том асуудлын нэг нь магадгүй энэ гэж хэлж болно. Бид нар очих газартаа хийх анхаардаг. Анх юмдаа их анхаардаг. Харин бид нар тэр үедээ бид нар хэнийг дагахаа мартах үед бас байдаг. Хүмүүс би ямар ажил хийх вэ? Би хаана очих вэ? Би ямар хүнтэй гэрлэх вэ? Би ямар бизнес хийх вэ? Бурхан намайг хаашаа аваачих вэ гэж үргэлж асуудаг.
Мэдээж энэ бол буруу асуулт бас биш. Гэхдээ жинхэнэ асуух ёстой асуулт нь юу вэ? Би хэнийг дагах ёстой вэ? Энэ асуултанд бид нар хариултыг олох үед би хаашаа очих вэ? Миний мөрөөдөл юу вэ? Миний ажил бизнес юу вэ? Би хэн болох вэ гэдээ тодорхойлуулна гэж хэлж болно. Тэгвэл өнөөдөр хүмүүс Христ итгэгчдэд дууссан бас үүн дээр ойрхон байх ёстой. Өөрийгөө бодох ёстой асуулт байна. Би мөнгийг дагаж байна уу? Би амжилтыг дагаж байна уу? Би эсвэл хүмүүсийн санаа бодлыг дагаж байна уу? Эсвэл би өөрөө оюун санааг дагаж байна уу? Хүмүүс юу гих болоо гэдэг тэр үжил санаад өөрийнхөө амьдралыг удирдуулж байна уу? Зарим хүмүүс үнэхээр амжилтыг дагаж байна. Алдар нэр хүндийг дагаж байна. Зарим хүмүүс өөрийнхөө хүслийг дагаж байна. Хэрэв бид нар ийм бодол миний дотор байх юм бол би буруу газар руугаа явж байна гэж бодохтойс юм. Та зөв хүнийг дагаж байгаа бол удаан алхсан ч гэсэн зөв газараа хүрэх болно. Бид нар хөдөө гадаа явахдаа GPS ашигладаг. Хэрэв бид нар буруу хүнийг дагаад явах юм бол хичнээн хурдан 120 30 км хурдтай явсан ч гэсэн буруу газараа очих болно. Маш амархан төөрөх болно гэж хэлж болно. Бид нар 7 хоногт турш үнэхээр завгүй ажилладаг. Заримдаа яагаад ажиллаж амьдарч байгаагаа мэдгүй үед бас байж идэг. Заримдаа зөндөө зүтгээд ажиллаа солиод өөр газар очсон ч гэсэн амжилт олохгүй байх тохиолдол бас байж идэг. Яагаад вэ? Хэнийг дагахаа, хэнийг дагаж байгаа, дагах ёстойгоо магадгүй мартсантай холбоотой юм гэж хэлж болно. Олон хүмүүс бурхан минь надад төлөвлөгөөгөө үзүүлээч гэж хэлдэг. Харин бурхан надад чи намайг дагаж байна уу гэж асуудаг. Чи намайг дагах юм бол би чамд үзүүлэх болно гэж хэлж болно. Тийм учраас та бүхэн гоё сайхан мөрөөдөл зураг төсөөлж хүсэж байгаа бол бурхан танд өөрийгөө өгөхийг хүсэж байдаг. Та ирээдүгөө харахыг хүсдэг бол бурхан танд өөрийгөө ирээдүйд харуулахыг хүсэж байдаг. Бид нар очих газараа мэдхийг хүсдэг бол бурхан хэнийг дагах ёстой хүргэлж харуулж байдаг юм аа. Тэр дагах юм бол түүнийг дагах юм бол бурхныг дагах юм бол Христийг дагах юм бол биднийг хаа хүрэх газрыг тэр харуулна гэж хэлж байна. Тийм учраас Илэшэ Елэгээс ерөөсөө салсангүй. Тэр эзнийгээ дагсан. Эзнийгээ сонгосон. Ямар ч нөхцөл байдал донд хувьсэл донд тэр яасан бэ? Эзнийгээ дагсаар байсан. Өнөөдөр бид нар ч гэсэн бас Христийг дагаж байна уу гэдэг асуултыг харах хэрэгтэй. Есүс шавнараа дуудаад хамгийн түрүүнд хэлсэн үг юу гэдэг вэ? Намайг дагаа гэж хэлсэн байдаг. Магадгүй дагалдагч нь Есүсийг дагах юм бол надад ямар ашигтай байх болоо? Надад юу өгөх болоо? Надад ямар төлөвлөгөө байх болоо гэд хүсэлтийг бодож байсан баг. Харин Есүс тэдний тэр зүйлийг хариулахаас өмнө үнэхээр намайг дагахыг хүсэж байгаа бол юу вэ? Зүгээр л дагаараа гэж хэлсэн байдаг. Дагаараа. Петр дагснараа хизээ ямар өхөл нөхцөл байдал тулгархаа тэр мэдээгүй. Матай ч гэсэн бас Есүстэй уулзаад юу алдхаа ч гэсэн бас тэр мэдээгүй. Зүгээр л түүнийг дагсан. Дагсан. Өнөөдөр Есүс Христэд итгэж байгаа боловч түүнийг дагахгүй амьдрах нь өөрөө бидний итгэгчдийн итгэлийн амьдралыг маш хүчгүй болгож байгаа, сул болгож байгаа, явцсан болгож байгаа, шашлаг болгож байгаа гэж бас хэлж болно. Тэд нар дагалдагч нэг зүйлийг л маш сайн мэдэж байсан. Есүсийг дагахаа ерөөсөө түүнээс хараагаас салгаж олохгүй гэдгийг л маш сайн мэдэж байсан. Өнөөдөр энэ сууж байгаа зарим итгэгчдэрийг харах юм бол зүгээр л нэг 90 сайндаа гэдэг ч тийм хүчтэй байгаадаа суугаагүй юм аа. Тэдний амьдралд үхэл хагцаал, янз бүрийн сорилт, уналт бүдрэлүүд байсан. Гэхдээ тэд нар өнөөдөр Христийг харж байгаа учраас энэ газар сууж байгаа. Та ч гэсэн тэдний нэг болоосаа гэж бас хэлмээр байна. Дагалдагчид Есүсийг л харж байсан. Тэгвэл Христ итгэж хүний хамгийн аюулгүй байдал бол Есүсийг дагах юм аа. Хамгийн аюулгүй байдал. Одоо энэ номлол ярьж байгаад утсаа ухаж инээж өөрөөхөө өөр ертөнцөөр аялж байгаа хүмүүс бол Христийг дагаагүй гэж хэлж болно.
Тийм учраас Есүсийг дагаж байгаа хүн хизээж юунаас айдгүй юм. Нөхцөл байдлыг дагдгүй, гуйж, давж, гонжгонж, гутарч гүнэлдэггүй юм а гэж шилж байна. Ухаалаг царилах шаардлагагүй. Есүсийг дагаж байгаа хүн Есүсийн замаар явж хүмүүс үн цэнгүй харагдаж болох чиг тэр очих хэвээр газараа, хүрэх хэвээр газараа, зөв газар руу явж байгаа хүмүүсээ гэж тодорхойлж болно. Есүс тийм учраас өөрийгөө би бол замаа гэж хэлсэн байгаа. Тэгээд зогсоогүй тэр Иохан 14:6-д би бол үнэн гэж хэлсэн байгаа. Өнөөдөр өглөөс ирээд биднийг хамгийн түрүүс хэрээдэг зүйл бол сошиал янз бүрийн мэдээнүүд идэг. Хүмүүс шууд сэрэнгүүтлээ уцаа ухаал хамгийн түрүүнд ямар мэдээ байна, тэр үхэж байна, тэр мөнгөтэй болж, тэр мөнгөгүй болж, тэр хуцтай болж, тэр ийм байна. Instagram, сошиал, TikTok бүх зүйлүүдээр яадаг хүмүүс өөрийгөө сэрээдэг. Тэгээд хүмүүс яасан бэ? Маш тодорхой харж чадахгүй болж эхэлж байгаа. Анхаарал нь төвлөргүй болж эхэлж байгаа. Энэ цагийг хүмүүс юу рилс цаг гэж ярьж байгаа. Гэхдээ хүмүүс үүнийг мэдэж байгаа боловч халгалж байгаа боловч үнэндээ яг л тэгж амьдарч байгаа нь маш том харамсал юм гэж ярьж байгаа. Тийм учраас бид нар Христээр анхаарлаа төвлөрүүлцгээе. Есүсийг бүгдээрээ дагцгаая. Амен. Есүсийг дагцгаая. Дагалдагч ч гэсэн бас сайн байгаагүй. Тэд нар контрол алдсан, тэд нар бас алдсан, тэд нар бас амсандаа хүрч чадаагүй. Гэхдээ тэднэрт нэг зүйл байсан нь тэр түүний үхэл амьдлалт нь Христийн үхэл амьдлалтыг харсан учраас тэдний амьдрал нь хараагаа яасан бэ? Өөрчлөг юм. Тийм учраас ах トゥ нар минь хэнийг дагаж байгаагаа мэддэг хүн хаашаа явж байгаагаа ойлгох болно. Өнөөдөр бид нар өөрөөсөө асуух асуулт байна. Би үнэхээр Есүсийг дагаж байна уу? Эсвэл би түүнээс авах ерөөлийн төлөө дагаж байна уу? Елэшэд Елэг зүгээр дагаа зогсоогүй. Тэр сорилтын дундуур зовлон бэрхшээл дундуурчсан бас дагсаар байсан. Тийм учраас жинхэнэ дагалдагч хүн болвол сорилтоор шалгагддаг юм гэж хэлж болно. Чэнд үлдэхгүй гэж хэлсэн. Дараа нь би удахгүй явах гэж байна, өргөгдөх гэж байна гэж хэлсэн. Энэ бол нэлээд тийм нухацтай асуулт байгаа даа. Өөрөөр хэлбэл Елэшэ энэ үгийг сонсоод Елэ байхгүй болох үедэр ганцаардна. Туслах хүн байхгүй, зөвлөх хүн байхгүй, ярилцах хүн байхгүй болно гэдгийг мэдэрсэн. Энэ бол мэдээж хүнд мэдрэмж байсан. Харин Елэ түүнээс асуусан. Би явах болноо. Чи мэдэж яваа юу гэж хэлсэн. Елэшэ юу гэж хэлсэн. Би мэднэ гэж хэлсэн. Бүх зүйл өөрчлөгдөнө. Өөрчлөгдсөөр байна. Өөрчлөгдөж байгаа энэ дэлхийд амьдарч явах үед. Тэгээ түүнийг хайрлж хүндэлж байгаа багш нь хамгийн дотны ментор нь одоо яасан бэ? Явж байгаа. Гэхдээ юу вэ? Би таныг орхихгүй гэсэн тэр амлалтаа яасан бэ? Түнд хэлсэн байгаа. Энэ бол маш чухал чанарыг одоо илэрхийлж байгаа итгэж хүний. Тэр ашиг хүртгийн төлөө дагаагүй гэдгийг сануулж байгаа юм. Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө дагаагүй. Би энэ алдартай хүнтэй л хамт байх юм бол над би ямар ч гэсэн хохирохгүй гэдэг тэр хандлагыг яасан бэ? Хариултаараа тодорхойлсон гэж хэлж болно. Тэгэхээр жинхэнэ үнэнч байдал юу вэ? Бүх зүйл сайхан байх үед бол харагддаггүй. Бүх зүйл сайхан байх үед. Харин бүх зүйл өөрчлөгдөж эхлэх үед харагддаг. Жинхэнэ дагалдагч. Та нар хараараа хүлэг онгоц жолооч байгаа тэнгэр цэлмэг авахд бол сайхан жолоод байна. Харин шуурхтаа харахгүй болгоод далаан давалгаатай байхад юу вэ? Жинхэнэ ур чадвар харагддаг. Жинхэнэ энэ хүлгийн жолоодогч мөн үү гэдэг нь бол тодорхойлогддог гэж хэлж болно. Тэгвэл итгэж хүн ч гэсэн юу вэ? Амар тайван байхад юу вэ? Итгэл нь гой харагдах үед бас байж бурхан бол агуу, бурхныг магтаж байна. Бурхан бол сайн гэж ярихад амархан байдаг. Харин сорилт зовлон бэрхшээл тулрах үед ямар байдаг вэ? Эзэн сайн гэж хэлж чадах уу? Тэгэхээр амьдрал үргэлж юу вэ? Тийм дардан байхгүй гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Заримдаа бид нар залбиралд бурхан маш хурдан хариулах үед бас байж идэг. Гэхдээ юу? Эсвэргээрээ бид нар сорилт зовлон бэрхшээл тулрах үед баярлалаа гэж хэлж чадах уу гэдэг асуулт байна. Өөрөөр хэлбэл сорилт зовлон бэрхшээл донд
хүмүүс бурхан байхгүй, бурхан намайг орхилоо гэж бодох үед байдаг. Харин сорил зовлон бэрхшээл дунд заримдаа бурхан бидэд өгж байгаа нь илүү бурхан намайг ясна хүчрхжүүлэхэд тулд, чадаржуулахын тулд, чанаржуулахын тулд, илүү сэтгэлийг хатаад тэгэхэд болохын тулд бурхан надтай хамт байдгийн магадгүй битгий мартаараа. 1-р Коринт 10-13 дугаар эшлэлээр юу гэсэн? Би та нарыг сорилттой чинь гарах арга замтаа чинь хамт байх болно гэж хэлсэн байдаг. Тийм учраас ямар сорил зовлон бэрхшээл дунд бурхан биднийг хизээж хайдгүй юм аа. Бурхан хизээд байд гэдгийг битгий мартаараа гэж хэлмээр. Тийм учраас өвчин тусгай, зовлон бэрхшээл тулгархаар, эсвэл янз бүрийн харилцааны асуудал тулгархаар бурхан намайг орхисон гэдэг ийм гомдлууд гарч идэг. Харин сорил байх тусам бид нар бурхан надтай хамт байгааг мэдэх боломжууд илүү байдгийг магадгийг хараасаа. Заримдаа итгэлийн амьдралд чинь төгсгөл мэд харагдаж байгаа зүйлүүд байж болох юм. Гэхдээ бурхан хоёрын харилцаа цоо шөнөөр эхлэх боломж байгаа гэдгийг хараасаа. Тэгэхээр жинхэнэ дагалдагч хүн жинхэнэ эзийг дагж байгаа хүн бол сорилтгүй байдгүй. Харин сорилт дундуур эзэнтэйгээ хамт алхах чадвартай байдаг гэж хэлж байна. Тэгвэл өнөөдөр Элийн Элишагийн энэ харилцаа Есүс Христ рүү биднийг хөтөлж байна. Есүсийг үйлчлэг хийж явах үед хэдэн мянгаар хүмүүс дагж байсан. 5-7 засаар хэдэн мянган хүмүүсийг хоолж байгаад хүмүүс улам их дагж байсан. Тэр олон хүмүүсийг эдгэж явах гэсэн хүмүүс энд тэндээс хүмүүс хүртэл ирж байсан. Хүмүүс Есүс Христийн гайхамшигтай үйлчлэлийг хараад чи хүнд битгий хэлээрэй гэж яхад сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хаасаагүй хүртэл яваа. Дуулуургүй зүгээр сэтгэл хөдлөлтөө дийлдээд хүмүүст сайн мэдээ хүртэл тунгалж ирсэн. Би үнэхээр дуугаа чадахгүй нэ гэж. Харин Есүсийг загалмаан тухай ярихад хүмүүс ойлгоогүй хүлээж авах гэсэн. Бас зөвшөөрөв. Есүс загалмаан тухай маш ноцтойгоор ярьж байхад хүмүүс зүгээр тэр зүйлийг сонсоод өнгөрчихсөн. Өөрөөр хэлбэл Христэд итгэдэг цуглаанд явдаг олон жил болсон хүмүүс загалмаан үйл явдалтай уулзаагүй. Зөвхөн цуглаанд явбал сайн, цуглаанд явбал ивэлтэй, цуглаанд намайг ойлгох хүмүүс байдаг. Цуглаан бол нэг гоё уршгуутай хизээд намайг хүлээж авах, намайг усул дорой байдалж гисэн намайг тисэж твчих газар гэж ойлгож байдаг. Ингээд итгэгчрээ ядраадаг, өөрөө ч ядарсан сүлдсэн готрон итгэгчнэр болдог. Есүсийн зорилго нь юу байсан бэ гэхээр загалмаа байсан. Тэгэд Есүс дагалдагчраа та нар явах уу гэж асуудаг. Дагалдагч нар тэр зүйлийн тухай ярихаас илүүгээр ажил төрөлд их ярьдаг. Ивэл ерөнхийдөө тухай, өвчин эдгэрэх тухай их ярьдаг гэсэн. Ажил хэрэг их ярьдаг гэсэн. Карьерийн тухай ярьдаг гэсэн. Ахтуу нар өмнө. Жинхэнэ Христ итгэдэг, Христийн замаар дагж байгаа хүн бол бүх ус хорилтой нүүр тулна. Гагцгүй Христтэй хамт энэ бүх зүйлийг даван туулах боломжтой. Өнөөдөр Есүс биднийг дуудаж байна. Чи намайг дагаж байна уу? Надад итгэдэг мөртлөө намайг дагаж байна уу гэдэг асуултыг биднээс асууж байна. Чи сүмд явж байгаа. Гэхдээ чи хэн нэгнийг дагаж байна уу? Намайг дагаж байна уу? Гой залууг дагаж байна уу? Эсвэл сайхан эмэгтэйг дагахыг хүсэж байна уу? Сүмд явбал нэг сайн хүмүүст нэг хөдөө уулзраад амьдрчих тэр зүйлийг ч мөрөөдөж байна уу? Есүсийг дагаж байна уу? Чи сүмд явах юм бол тэндээ сайн сайхан зүйлийг сурна. Ямар ч ясан эндээс нэг муу зүйл сурахгүй байх гэж шашиндаг байдлыг дагаж байна уу? Чи Христийг дагаж байна уу гэдэг асуултыг гаргаж ирж байна. Тийм учраас Есүстэй хувьчлан уулзаасаа гэж байна. Есүсийн загалмаатай уулзсны дараа дагалдагчрын амьдрал оронгороо өөрчлөгдсөн. Оронгороо өөрчлөгдсөн. Тэд нар үхэлтийг хүртэл тэд нар даван туулсан. Үхэлтээс хүртэл үл айх амьдралаар амьдрсан юм а гэж хэлж байна. Тийм учраас ахтуу нар жинхэнэ дагалдагч юу вэ? Эзэн минь ээ, би таны замаар явхад юу ч ойлгохгүй гэж бодож ирээдүйд би юу тохиолдохыг мэдэхгүй. Гэхдээ би таныг дагах болно. Би таныг хизээж орхихгүй гэж хэлэх болно. Амен. Хажуунаастай хэлцгээе. Есүсийг дагаарай. Есүсийг дагаарай.
За 3 удаа хариулсны дараа Ээлээ нэг чухал үгийг одоо хэлсэн байгаа тийм. Юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн байгаа. 9-р эшлэлээр тэд гаталж гарсны дараа Ээлээ Илишад би чамаас аврагдахын өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйх тун. Илиша таны Иесус над дээр 2% илүү бай гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Эли Илишагаас маш чухал асуулт. Чи яг надаас юу хүсэж байгаа юм бэ гэж асуусан гэсэн үг байхгүй. Тэр нөхцөл байдлуудыг, орчин нөхцлүүдийг олон иш үзүүлэгч нартэй туслагч нарыг үзүүлсэн. Гэхдээ Елэд иш үзүүлэгч нарыг хараагүй, нөхцөл байдлыг хараагүй, гайхамшгүй дүгнэлтэд гол галсан чи тэр нь Елишэгээ чухал биш байсан. Тийм учраас Елэд түүнийг хараад чи яг надаас юу хүсэж байна гэж асуусан байдаг. Энэ асуулт маш чухал юм. Тэгвэл би танаас асууя. Яг одоо Бурхан чамаас чи надаас юу хүсэж байна гэж асуул та юу гэж хариулах вэ? Мөнгө. Эсвэл нэр алдар уу? Эсвэл одоо байгаагаас илүү жоохон мөнгө үү? Эсвэл том байшин уу? Эсвэл нэр хүндтэй алдартай амьдрах явдал уу? Эсвэл зарим хүмүүс ингэж чи Бурхан чи надаас юу хүсэж байна вэхээр асуудалгүй амьдрал гэж магадгүй хүсэж болох юм. Харин яг энэ асуултыг бид нар сайн бодох хэрэгтэй. Яг одоо Бурхан чамаас асууж байна. Биднээс асууж чи надаас юу хүсэж байна гэж. Елэ Илишагаас асуусан дараа юу гэж хэлсэн бэ гэхээр 2 дахин илүү гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл яагаад энэ асуултыг асуусан юм? Яагаад энэ асуултыг асуусан болоо? Тэгэхээр бид нар Израилийн соёл руу очих хэрэгтэй. Израилийн соёл бол ууган хүүд бол 2 дахин илүү хувь хүртээдэг байгаа. Тэгвэл энэ 2 дахин илүү гэж хэлсэн ямар учиртай юм бэ гэж. Есүсээс хүртэл Матай Есүс юу гэж хэлдэг вэ? Би хэнийг дүртэй байгаа бол 4 дахин илүү төлж өгье гэж хэлсэн байдаг. Тэгвэл Израилийн соёл дээр очих юм бол тэр нь юу вэ? Хин нэгэн хүн хин нэгнээс хулгай хийж лөөвөрдөж авсан бол хуулийн дагуу 4 дахин илүү нугаж өгнө гэсэн утгатай зүйл үүдэг. Тэгвэл Елэ зүгээр нэг бас хэлээгүй. Илиша зүгээр нэг хэлээгүй. Өөрөөр хэлбэл таны дотор ажиллаж байгаа тэр Бурханд итгэлийн дагуу би амьдрахыг хүсэж байна гэж сурдаг байхгүй. Таны итгэл миний дотор байгаасаа яг л эзнийг дагж байгаа, яг л бид тань шиг л амьдрмаар байна гэдэг тэр өвийг авахын төлөө, ууган хүүгийн ирэх буй те тэр залгамжлыг авахын төлөө надад 2 дахин илүү хувийг өгөөч гэж хэлсэн байна. Тэр Елэгийн тухайн үед болохоор иш үзүүлэгчнэр өв залгамжлахтаа яадаг байсан бэхээр ямар нэгэн хувцас ч юм уу ямар нэг хэрэгэлдэг зүйлүүдэд үлдээд өгдөг байсан. Харин Илишагийн хувьд бол өөр зүйл хүсэж байсан. Юу гэж хэлсэн бэ? Энд харах юм бол таны Иесус над дээр 2% илүү байгаа гэж хэлсэн байгаа. Тэр ямар нэгэн эд хөрөнгийг хүсээгүй. Тэр ямар нэгэн алдрыг хүсээгүй. Би Елэгийн тийм юм авчлаа гэж ямар нэгэн эд баялагийг хүсээгүй. Тэр нэр алдар карьерийг хүсээгүй. Харин тэр юу гэсэн бэ? Елэгийн Бурхантай хамт байхыг хүсэж байна гэж хэлсэн байхгүй. Елэтэй хамт байсан тэр би Бурхантай яг л тийм байхыг хүсэж байна гэж хэлсэн байхгүй. Өнөөдөр олон хүмүүс үр дүн хүсдэг ч гэсэн үйл явц хүсдэггүй. Олон хүмүүс Бурханы дотор ивэл өрөөлөөр дүүрхийг хүсдэг ч гэсэн залбирлыг хүсдэггүй яг адилхан. Бид нар амар ариун сүнсний үр жимстэй байхыг хүсдэг ч гэсэн үндсийг хүсдэг. Бид Давидын Мосегийн ялалтыг хүсдэг ч гэсэн тэдний цөлөөр явсныг хүсдэг. Цөл доторх амьдралыг хүсдэг. Бид нар Паул шиг агуу амьдрах юмсан, Паул шиг ухаантай байх юмсан, Паул шиг хүчрэх байх юмсан гэж боддог ч гэсэн Паулыг зовлон хүсдэг. Елэгийн ч гэсэн бид нар харах ёстой зүйл юм. Елэгийн амьдралыг харах юм бол маш олон үйл явдлууд болно шүү дээ. 500 иш үзүүлэгчтэй өмнө тэр юу хүнд хэцүү байдалд орж исэн. Төрний дараа сэтгэл гутралд бас орж исэн. Цөлд очиод үрдэн сэтгэл гутралд ороод ганцаарч исэн. Гэхдээ тэр бүх нөхцөл байдлууд Бурхантай хамт байсан. Хүн сэтгэл
гуталд орохоор ямар нэгэн зүйлийг ирч чаддаг. Намайг тайвшруулах хоол авчирч өгөөч. Намайг тайвшруулах ямар нэгэн юм үзүүлээч. Намайг тайвшруулах ямар нэгэн контент харуулаач. Намайг тайвшруулах хинэгтэй уулзуулаач гэж боддог. Харин тэр бүгд нөхцөл байдлыг харсан Элиша юу болсон бэ? Елигийн бурхныг хүссэн байхгүй. Ах トゥ нар нэ. Өнөөдөр бурхан биднээс асууж байна. Чи надаас юу хүсэж байна вэ? Бурхан бидний хүсэлтийг сонсдог. Тэр бидний зүрхийг хардаг. Олон хүмүүс ингэж үздэг. Та намайг өрөөгөөч гэж. Миний энэ асуудлыг шийдэж өгөөч гэж. Харин бидний эзэн биднээс ямар хариултыг хүсдэг вэ? Чи намайг харж байна уу гэж. Эсвэл чи өөрийгөө эсвэл өрөөлийг эд баялгийг харж байна уу гэж. Тэгэхээр бид нар ямар нэгэн бэлэг дээр их анхаардаг, өгөх зүйл дээр их анхаардаг. Бид нар Есүс Христийг харах ёстой. Еврей номдэр итгэлийг эхлүүлэгч гэж хэлсэн байдаг. Бас Еврей 12 дээр юу гэсэн та Христийг хараарай гэж хэлсэн байдаг. Есүсийг бид нар бодох хэрэгтэй. Есүс загалмаа дээр яах гэж ирсэн бэ? Бидний нүглийн төлөө ирсэн. Тэгээд тэр үлгэгдсэн, цовдлогдсон, 3 өдөртөө тэр амьлуулагдсан, тэгээд тэнгэрт өргөгдсөн. Гэхдээ тэр шавнараа өнчрүүлээгүй. Бүгдэнд нь ариун сүсийг өгсөн. Хуучингийн тодорхой хэмжээ тодорхой хүмүүс сүнс ирдэг байсан. Харин Христ амьлсны дараа бүх хүмүүс ариун сүнсээр Бурхантай хамт амьдрах хувийг авсан хүмүүс юм аа. Хувийг авсан хүмүүс юм. Өнөөдөр бид нар Есүсийг дотроо агуулсан хүмүүс юм. Бид нар түүний сургаалыг мэддэг. Бид нар түүний үгийг сонсдог хүмүүс юм. Бид нар түүний оршуугаас мэддэг хүмүүс болсон гэж хэлмээр байна. Бид нар зүгээр л Есүстэй ярилцдаг хүмүүс бас биш. Бид нар бас түүнтэй хамт алхдаг гэдгийг бас илүү бид нар гүнзгий харах хэрэгтэй. Илүү бид нар Христ миний дотор байгаа бид нар түүнтэй хамт үйлддэг гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Илүү бид нар бас түүнтэй хамт хүмүүстэй ярьдаг гэж хэлж болно. Би Христ итгэгч юм болвол би хин нэгэнтэй ярих үед Есүстэй хамт ярьж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас ах トゥ нар минь сүм дотор Есүс бидэртэй ярьдаг биш юм аа. Тэр ариун сүнсээр дамжуулаад бидний амьдралын турш надтай хамт байдаг юм аа. Тийм учраас Бурхан надаас хүсч чи юу хүсэж байна гэж асууж байгаа асуулт байна. Тэгвэл бид нар юу ч хариулах вэ? Илишиг орно. Эзэм намайг ариун сүнсээр дүүргэж өгөөч гэж. Ариун сүнсээр. Тэгвэл дүүргэх юм бол бас дундрах гэж үг гарч ирж байгаа гэсэн. Энэ бол харьцуултын шийдвэр л дээ. Бид нар Христийг хараад түүнийг дагаж эхлэхэд ариун сүнс бидний дотор дүүрч эхэлдэг. Ариун сүнс бидний дотор яаж ажилтдаг вэ гэхээр хэд хэдэн шийдвэр тэмдгүүд байгаа. Нэгдүгээр нь ариун сүнс ямар үед ажилтдаг гэж бид бодох хэрэгтэй. Ариун сүнс үгийн дагуу биш л бол ажилтдаг. Үгийн дагуу биш л бол ажилтдаг. Харин үгийн дагуу үйлдэхэд ариун сүнс бидний дотор ажиллахыг үзэл дүүргэлтэй гэж ярьж байгаа гэсэн. Хоёрдугаар нь ариун сүнс бидний дотор яаж дүүрдэг вэ гэхээр аврагцсан үний тодорхойлт байна. Гэв нүглийг үзэн яддаг хүн болвол аврагдсан хүний шийд тэмдэг гэж ярьдаг. Бурхны эсрэг, бусдын эсрэг, өөрийнхөө эсрэг ямар нэгэн гэмт үйлдэлийг хийж байгаа хүн бол юу вэ? Энэ буруу гэдгийг мэдэрч ойлгож эхлэх үед яадаг вэ? Энэ бол аврагдсан хүний шийд тэмдэг байхгүй. Та нар хараа Есүс Христ итгэсэн дараа ямар нэгэн юм нүглээгүүд нэг юм эвгүй мэдрэмж төрдөг шүү дээ. Одоо цуглаан дээр ирэхэд хин нэгнийг харахад Бурхны залбирахад нэг таагүй тухгүй мэдрэмж төрдөг шүү дээ. Харин бид нар залбирах ёстой, гэмших ёстой, би очих ёстой, ойртох ёстой гэхэд ариун сүнс бидний дотор хувь илүү дүүрдэг юм аа. Гурав дахь нэг аимшигтай зүйл буюу гайхамшигтай байгаа. Өнөө цагийн үед хувийн ижих байдлыг алдаршуулах цаг үе гэж хэлж болно. Хувийн ижих байдал чухал гэж ярьж байгаа. Одоо хувийн ижих өөрийгөө дөвлөх байдал маш их модонд орж байгаа. Би чухал,
Миний амьдрал чухал, миний хөрөнгө чухал, миний үр хөвгт, миний бүх зүйл чухал гэж бодох үед болсон. Ариун сүнс ямар дүүрдгийг саарахгүй сайн сонсороо. Ариун сүнс Бурхныг алдаршуулах үед бидний дотор дүүрдэг. Миний хийж байгаа үг, үйлдэл, оролцоо, үйлчлэлээр дамжуулаад Бурхан алдаршаараа гэх үед ариун сүнс дүүрдэг юм аа. Ариун сүнс энэ л гурван нөхцлөөр. Өөр нөхцлүүд байгаас зүгээр эхний одоо наад захын жишээг бол юм байна. Надын хийж байгаа зүйлээр даа миний гэр бүлээр дамжуулаад, миний шийдвэрээр дамжуулаад, миний сууж байгаа дүр төрхөөр дамжуулаад Бурхан алдарших нь бол ариун сүнсний ажил юм аа гэж ярьж байгаа. Илишэ энийг л хүсэж ирсэн. Тэр хуучин гэрээний цаг үед амьдарч ирсэн. Өнөөгийн цаг үеэр авчрах юм бол намайг та ариун сүнсээр дүүргэж өгөөч гэдэг чи хүслийг ярьж байгаа гэсэн байна. Тэг учраас актуунар минь жинхэнэ дагалдагч бол ариун сүнсээр дүүрэн хүнийг тодорхойлно. Өнөөдөр Христийг дагах үед Христийг авчрах хүлээж авсан хүн болгоны дотор ариун сүнс байдаг. Харин Христийг хүлээж аваагүй хүмүүс бол Бурхны үг яаж ажилтг юм болоо? Гим нүгэлд бүгд л гим нүгэл үлдэж штэ. Нэг ялгаагүй болов гэж магадгүй бодож болно. Христийн загалмаатай уулзаагүй хүн бол эр хүний хувьд тэр асуудал нь өөрөө эрүүл ахгүй. Эрүүл үүдэг. Эрүүл үүдэг. Чуулганд 7 жил явж байгаа гэсэн сүнд явж байгаа ч гэсэн Есүс Христийн загалмаатай уулзаагүй хүмүүс маш их байдаг. Асуудлаа ерөөсөө шийдээгүй хүмүүс байж байгаа. Харин Христийн чуулганд яваад асуудлуудаа шийдсээр унаж усан шийдэж явж байгаа хүмүүс бас байдаг. Энэ хоёр юугаараа ялгаж харагдах вэ? Энд сууж байгаагаар харагдах болно. Энд сууж байгаагаар харагдах болно. Бишсэн зарим хүмүүсийг хараад бахархаж байгаагаа бол хэлэхгүй ч гэсэн эзэн дотроос бахархдаг хүмүүс бас зөндөө байна. Яагаад вэ? Энэ хүн итгэлийн шалгуураар бид хоёр хамт байгаа. Христийг харсан учраас бид хоёр хамт байгаа. Мэдээж би маш олон хүмүүстэй харилцдаг ч гэсэн хүн болгоныг бид хоёр гэж харахыг хичээдэг. Тийм учраас актуунаар нэ. Та Христийг дагснаас болоод алдсан мэд хохирж байгаа мэд харагдчих болно. Гэхдээ та Христ бол хамгийн агуу баялгаа гэж хэлснийг битгий мартаарай. Филиппо номдэр тий. Христгүй хүмүүс бүх дэлхийг олсон ч гэсэн маргааш амин өнгөрүүл ямар болох вэ гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тэд нар чухал үн цэнцний нэг алдсан хүмүүс юм аа. Сүүлд нэг зүйлийг бас яриа. Ээл дараа нь ингэж хэлдэг 11-р эшлэлээр 10-р эшлэлээр чи хэцүү юм гуйж байна. Хэрвээ намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд бий л гэжсэн. Харин тэднийг ярилцсаар байтал харагтун галан тэрэгнүүд болон галан морд тэр хоёрыг салгав. Ээлээ хуй салхиар тэнгэрүүд одоо гэжсэн байна. Харин Елишэ энэ бүгдийг харсны дараа хувцаа өрөн хоёр хэсэг болгон усан тухай гарч байна. Тэгвэл яг тэр хүсэлтийн дагуу болсон чинь Елэ юу гэж хэлсэн бэ? Маш хэцүү зүйлийг гуугаад байна гэж хэлсэн. Елишэд энэ хэцүү гэдэг үг нь аюу хүнд сонсогдсон байж магадгүй. Гэхдээ чи үнэхээр хүсэж байгаа бол би чамд нэг зүйлийг чи намайг яг авагдаж авахд чи намайг харж чадах юм бол гэж хэлсэн байна. Яг энэ үгийг ярьжсэн чинь юу байсан бэ? Галан тэрийг те хуу салхуулж гисэн. Анхаарлыг сайлуулах янз бүрийн зүйл болж гисэн. Харин тэр үед болгоо Елишэ Елэг ерөөсөө юу ч болж ирсэн ч гэсэн хараагаа яасан бэ? Салгаагүй гэж хэлж байна. Өнөөдөр бид нар Христийг дагахгүйд маш олон анхаарлыг сайлуулж байгаа маш олон хүчин зүйлүүд бас байгаа. Бид нар Есүс Христос уусан дараа би юу ч болж ирсэн Есүсийг дагуулна гэж хэлсэн. Амлалтаа анх өгсөн байдаг. Харин өнөөдөр бидний амьдралд Христийг дагж байгаа хүртэл мөнгө болцсон байдаг. Мөнгө болцсон байдаг. Христийг харах юм бол Еврей номдэр Христийг л харна гэсэн үг байдаг. Харин Елишэ анхаарлаа ерөөсөө алдаагүй. Тэр Елиягаас нүдээ ерөөсөө салгаагүй.
Бүх зүйл нь оронгороо өөрчлөгдсөн аимшигтай тийм тэр хоёрыг ингэ салгасан байхгүй өөрөөр хэлбэл маш халуун гал те аимшигтай үжилт өмнө харж байгаагүй зүйлсэн. Тэгэд түүний хоёрыг салгасан. Магадгүй Элиш нөхцөл байдлыг харж болох гэсэн ч гэсэн тэр Елиас хараагаа салгаагүй. Бид нар Христийг харахад биднийг юу салгаж байгааг дахиад бодоосаа гэж бас хэлмээр байна. Яагаад би ингэ давтаж хэлээд байгаа вэхээр өнөөдөр биднийг энэ анхаарлыг сарниулж байгаа зүйл бидний амьд өглөө болгон татагдаад байгаа учраас юм. Яг одоо та номлол сонсож байхдаа Facebook чат мессенжерээ хайж байгаа хүлээж байгаа. Хүмүүс одоо залбирч байхад мөртлөө хинээс чат ирэх болоо гэж хайж байгаа. Би ч ийм сорилтууд тулгарч байгаа. Библи унших хад хажуугаар чатаа үзсмээр санагдаад эсвэл ямар нэгэн мэдээлэл рилс үзмээр санагдах тийм үед бас байна. Бидний ажилд амьдрал гэсэн тийм болсон. Хүмүүс ерөөсө доктортой ажиллаж чадах болж гисэн. Доктортой нэгэнтэй харилцаж чадах болж гисэн. Хүмүүстэй харилцааг хадгалж чадах болж гисэн. Мөнгө эд бүлэг зүйлэг гэсэн бас юу вэ? Тодорхой үн цэнээр үнэлж чадхаа болж гисэн. Тийм учраас бидний анхаарлыг сарниулахын тулд энэ дэлхий маш хүчтэйгээр ажиллаж байна. Бид нар өглөөс хэрмэгцээ утсаа авдаг. Мессеж, чата, мэдээгээ шалгаад тэр бүх зүйлүүдэд өдөр хүмүүстэй уулзахдаа ажил хэрэг болгож ярьдаг. Тэр нь бол залбирал واخгүй юу? Бид нар дэлхийн тухай, дэлхийн хөгжил, уналт, готрол болчихгүйгээ зүйлүүдийн тухай залбирдаг хүмүүс биш. Бид нар Бурхны үгийг дагуу ярьж залбирдаг хүмүүс болох ёстой. Ахтун нөрмөр та бүхнээс асуу. Та Есүс Христийг дагж байгаа бол таныг анхаарлаа төвлөрүүлэх нэг кейс өгмөрөө та залбирлаа сэргээгээрэй. За хэр зэрэг залбирч байна. Харин сошиалын тухай тэрэндээ тим эвент болж байна, тим тоглолт болж байна, тим газар, тим хүмүүс гоё хувцас сунаар өмссөн байна, тим хүмүүс фитнес үзээд одоо хичээлд гоё болчихсон байна. Тэрний нөхөр тим гоё, тэрний эхнэр тим байна. Тэр залуу тим хувцас, тим бөгж, тим гоё сайхан зүйл өмсчихжээ гэдэг зүйлийг ярьж байна уу? Эсвэл залбирч байна уу? Тийм учраас бүгдээрээ амаа залбирал болгоцгоё. Тэгэхэд бид нар Христийг харах хараагаа олж авч чадна. Христийг дагах чанараа сайжруулж чадна. Тийм учраас ахтун нар минь залбирлаа бүгдээрээ сэргээцгээе. Бид нар залбирч чадахгүй бол бас нэгэн кейсийг та бүхэн рүү чиглүүлмээр байна. Тэр нь юу вэ? Бурхны үг рүү бүгдээрээ орццгоё. Бидний хамгийн их уншиж байгаа цаг үе. Сошиал утсаа нээж маш их тэндээс мэдээллүүдийг уншиж байна. Гэтэл бид нар өдөрт эзний үгийг уншиж тунгааж эргцүүлж байна уу гэдэг асуулт байна. Тэгэхээр бид нар ингээд ийм олон мэдээллийн тул сонголтууд олон төрж эхлэхэд бид нар эргэлзэж эхэлдэг. Эзэнтэй хүртэл эргэлзэж эхэлдэг. Эзний үгэнд хүртэл эргэлзэж эхэлдэг. Харин хүмүүсийн ухаалаг хүмүүсийн инфлюенсерүүдийн эсвэл сэтгэл зүйчдийн эсвэл ямар нэгэн тийм мундаг лектор, менторуудын үгүүд эсвэл алдартай старуудын үгүүд хүчтэй болж эхэлдэг. Бид нар ийм олон мэдээллүүдийг сонсгоцод дотор бидний эзний үгэнд эргэлзээнүүд маш их орж ирнэ гэсэн утгатай зүйл. Тийм учраас ахтун нар минь анхаарлаа төвлөрүүлцгээе. Би танаас дахиад тэгвэл ямар үгнээс унших вэ гэж та бүхэн еврей номыг дахиж нэг уншаасаа гэж хэлмээр байна. Еврей номтой нөхөрлөөс гэж хэлмээр. Энэ дэлхийн мөнгө, эрх мэдэл, сайхан амьдралыг хөөж байна уу? Жинхэнэ устж алга болохгүй Бурхны үгийг хүсэж хөөж амьдарч байна уу? Та бүхний тэгээсэй гэж бас хэлмээр байна. Бидний анхаарлыг сарниулж байгаа зүйлүүд үнэхээр нийгэм мэдээллийн сүлжээ байна. Мөнгөтэй болох одоо AI-ыг асаа ажиглал мөнгөтэй болно гэдэг зүйлүүд. Тэгээд завгүй гэдэг зүйлүүд бас маш их байна. Амжилтууд их байна. Хүмүүсийн үнэлгээ, дутуугийн комплексууд маш их байна. Дутуугийн комплекст орсноос болоод энийг ирээ зэрэг тоглоом найргантайгаар ярьдаг. Надад тийм авч өг.
Надад ийм авч өг. Өөрөө дансандаа мөнгөтэй мөртлөө бусдаас авах гэж дандаа дутагдаж дутуу гэдэг мэдрэмжээр хүлэгцэн хүмүүс их байж байна. Христэд итгэдэг хүн бол өргөж дүүрэн байдаг юм аа. Христийг дагдаг хүн бол өргөж дүүрэн байдаг юм аа. Христийг дагдаг хүн өргөж зөв замаараа явдаг юм аа гэж хэлмээр. Амен. Тэгэхээр хүмүүсээр сэтгэлээ битгий дүүргээрээ, мэдээлэлээр сэтгэлээ битгий дүүргээрээ, мэдрэмжээр сэтгэл хөдлөлөө битгий хөдөлгөөрөө, гой зан чанар, сайхан зан чанараар битгий амьдралаа хөдөлгүүлээрээ. Христийн зан чанар ариун сүнсний дүүргэлтээр Бурхны үгээр зүрх сэтгэл оюун санаагаа дүүргээрээ. Амен. Тэгэхээр муу нэгэн бол үргэлж анхаарлыг сарниулахын тулд оролцож байгаа. Тэгээ надад энэ өгүүлбэр бол нэлээд чухал бодогдсон. Та дотроо хариулаарай. Есүсийг дагаж байгаа юу? Есүсийг дагаж байгаа мөртлөө түүнийг харахгүй амьдрах нь өөрөө харлах. Еврей номыг онцолж байгаа зүйл нь бол Есүсийг хараарай гэсэн үг гэдэг. Харах юм бол харна гэж тэр нь еврейгээр тайлбарлагддаг. Харах юм бол Есүсийг л харна. Харин зүгээр л дагаж хоосон битгий дагаараа гэсэн үг. Дагж байгаа бол түүнийг харах хэрэгтэй. Ээлэг яасан бэ? Харсан шүү дээ. Тийм учраас бидний анхаарлыг сануулж байгаа яг одоо та бодор таны анхаарлыг сануулж байгаа зүйл юу вэ? Сошиал уу, утас уу? Битгий тийм дийлдэчээ гэж бас хэлмээр. Гадаадд очиж сайхан амьдрах уу? Түүн дээр те яа харахгүй би ийм амьдралаар амьдрахгүй бол би үүрийг хийхгүй бол болохгүй гэдэг юм тогтворгүй хулчгар итгэж үү? Энэ дэлхийгээс олон хүмүүс анхаарлаа сарниад эзнээс холдож байна. Харин эзэнд үнэн зүйлд хүмүүс нь цөөрөөд байна. Эзэнд үнэн зүйлд хүмүүс нь та бүгд байгаасаа. Эзэнд үнэж үлд хүмүүс нь та нар байгаасаа. Хажуунаастай хэлцгээ та бол эзэнд үнэж байх нэгэн шүү гэж хэлээрэй. Тэгвэл та нар хараарай. Есүсийг дагдаг ч гэсэн дагдаг ч түүнийг харахгүй. Мэдээж бид нар түүнд итгэдэг мөртлөө юу вэ? Анхаарлаа алдах тохиолдол бидний амьдралд байдаг шүү. Бид нар Есүс Христийг дагдаг мөртлөө, итгэдэг мөртлөө ажилдаа хит анхаардаг. Ирээдүйдээ хит санаа зовдөг. Хүмүүс юу гэж хэлэх болоо гэж хит анхаардаг. Бас гар утсантай их татагдах үед бас байж идэг. Тэгээс үүдээ ийм хүмүүсийн дүгнэлт нь юу гэж хариулдаг гэж Бурхан надаас хол байгаа юм болов? Бурханы хүмүүс надаас хол байгаа юм болов? Эсвэл би хол байгаа юм болов гэж бодох үед бас байж идэг. Гэхдээ үнэндээ итгэл байгаа бол итгэл хизээж биднийг хаяхгүй шүү дээ. Бид нар Христийн загалмаан үхэл амьдланд итгэж байгаа шүү дээ. Амин. Таны итгэл хизээж таныг орхихгүй. Харин анхааралч л жоохос харилцсан байна гэсэн үг. Анхааралч нь хит их ажил, хит их өөр дээр төвлөрдөг, хит их мэдрэмжтэй төвлөрдөг, хит их бусдад төвлөрөх явдал юм байна. Сүүл үжигсэн хамгийн их зүйл нь бол би давтаж хэлээд байгаа сошиал, утас, драма, хит их донц. Тэр үгээр амар амьсгалдаг, тэр үгээр амьдралаа төсөөлж өгдөг. Ах トゥ нар минь ээ. Анхаарал чи хаана байгаа вэ? Эзэнтэй уулзахад, эзнийг дагахад, эзнийг сонсоход, эзний өмнө залбирахад таны анхаарлыг сарниулж байгаа зүйл юу байгаа вэ? Нэг үгүй эзэнтэй яриасаа гэж хэлмээр байна. Заримдаа би хүмүүст чи яг энийг хийхэд эн чинь болохгүй байна гэж хэлчмээр санагдах үед бас байдаг. Гэхдээ тэр хүн эзний өмнө өөрөө тэрийг ярих нь чухал. Заримдаа цаг нь болоогүй байх үед бас байдаг. Тийм учраас ах トゥ нар нэ. Би юу хийж байгаагаа хянах биш. Би юутай болох гэдэгаагаа харж тэмүүлэх биш. Би хэнийг дагаж байгаа гэдгийг үргэлж өөртөө санаасаа гэж хэлмээр байна. Ээлээ яасан бэ? Есүсийг бид нар бодож үзье. Есүс бол
загалмаа руу явсан. Тэр загалмаа руу л харсан. Загалмаа дээр цовдлогдохыг л харсан. Тэр загалмаа дээр бидний нүглийн төлөө өөрийгөө зориулахыг л харсан. Тэг яг гой момент дагалдагчтай яг гой цуглараад яг анхаарал төвдрөөд эхлэх үед дагалдагчд хэлдэг дагалдагч нь тэрийг юусоо тоох болсон. Тэрний оронд Есүстэй хамт байх юм бол карьер нь дээшлэн, амьдрал нь дээшлэн, аюулгүй амьдрах болно гэж тэрний эцсийн мөчөд хэлдэг. Тэрийг өөр хүнээр дамжуулж хэлдэг ш тийм үү? Миний хүү чиний хаан суух вэ? Баруун гарт цалчин суух уу? Миний хүүгээ тэнгэр усад очиод би ямар карьертэй болох вэ гэдэг асуулт. Ах トゥ нар нэ. Есүс ч гэсэн таны төлөө загалмаа дээр цовдлогдохоор тэр л зүйлийн төлөө хараагаа юусаа алдаагүй. Түүний зорилго нь тэр байсан. Өнөөдөр бид тэр тэгвэл юу харах вэ? Ээлээ дэшээ утсан бол Есүс удахгүй ирэхийг бид нар харж амьдрах хэрэгтэй. Есүс сайн мэдээний бүрэн дүрэн байдлыг хүмүүс дутуу ойлгох үед бас байж идэг. Юу гэхээр чи Христ итгэдэг үхээр итгэдэг. Чи Христийг дагдаг уу? Дагдаг. Чи эзний өмнө залбирдаг уу? Окей, залбирдаг. Чи эзний өмнө өөрчлөгдөж байгаа. Окей, өөрчлөгдөж байгаа. Ингээд би яах вэ? Боллоо гэж бодох үед бас байж идэг. Үнэн дээр Христийг ирнэ гэж итгээ түүнтэй мөнхөд амьдрна гэдэг нь бол сайн мэдээний бүрэн бүтэн байдал юм аа гэж хэлж байгаа. Бүрэн бүтэн байдал юм аа. Тэгээ учраас ах トゥ нар Христийн ирэлтэнд дахин гэрэлтэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Дахин гэрэлтэд. Ээлээ бол тэнгэрт аваагцсан тийм үү? Үнэхээр бол тухайн үед бол үнэхээр гайхамшигтай үйл байсан тийм үү? Гэхдээ энэ ирээдүйд Есүс Христийн тийм үйлчлэлийн сүүдэр зураглал гэж бас хэлж болно. Зураглал гэж хэлж болно. Ээлээ бол яасан бэ? Маш хүчтэй хүй салхаар ингээд маш юр усан байдлаар авагдсан болов Есүс юу вэ? Загалмаа дээр энд сууж байгаа чиний миний төлөө цовдлогдож, доромжлогдож, шийдэгдэж үлгэгдсэн. Тэгээд тэр бүр үхлийг амссан миний төлөө. Тэгээд яасан бэ? Тэнгэрт оцсон. Тэгвэл Ээлээ бол авралыг өгөх нэг юм биш юм аа. Харин Есүс бол авралыг өгч нэг юм аа гэж ярьж байгаа гэсэн. Тэгвэл Ээлээс хамгийн агуу нэг нь бол Есүс. Ээлээ бол ирээдүйд ирэх Есүсийг л сайн мэдээгээр дамжуулахаар ирсэн иш үзүүлэгч байсан гэж хэлж байна. Тийм учраас эцсийн өдөр Есүс Христтэй уулзах итгэл танд байна уу? Байна уу? Үнэхээр байна уу? Паул яг Коринт ном дээр Яков ном дээр нэг үгийг хэлдэг. Тэдэрт ингээд зөвлөгөө өгөөд идэг асуудлууд нь дүүрэн байгаад байсан. Тэгээ тэр дундаа нэг үгийг хэлсэн байгаа. Мараната гэж. Өөрөөр хэлбэл гэм үгэл дүүрэх тусам эдгээр улам их унаад байна. Тийм учраас эзэн хурдан ирээч гэсэн үгийг хэлж байгаа байхгүй. Эзэн та хурдан ирээч. Хүмүүс улам танаас холдож байна. Хүмүүс бүгдээрээ гэм үгэлтэй хутгалдаа дураараа амьдарч байна. Таныг хамаагүй доромжилж байна. Би энийг хамаагүй өвдгөж гинтэж байна. Таны нэрийг ярьдаг мөртөө итгэж ярьдаг мөртөө хинтэн дүү хувийг хичээж хоорондоо хагалдаж маргалдаж байна. Тийм учраас эзэн мараната гэжсэн байдаг. Мосег гэсэн бид нар бодох хэрэгтэй. Мосег бурхан дуудаа дагуулж явсан Израилийн ард бүгдээрээ гэм үгэлтэй уулзахад дураараа амтарч байсан. Мосе яасан бэ? Аврал маш чухал гэдгийг бодоод эзэн дээр очиод юу гэж хэлсэн бэ? Энэ хүмүүсийн амийг авч яхаар миний амийг аваач гэж хэлсэн байдаг. Энэ бол Есүсийн зүрх сэтгэл байна. Тэгэхээр өөрийнхөө төлөвлөгөөг дагаж байна уу? Өрөөлийн төлөвлөгөөг мөрөөдөж амьдарч байна уу? Есүсийг дагаж байна уу? Бурхны тэр хараад зориг мөрөөдлийг дагаж байна уу гэдгийг бодосоо. Заримдаа би боддог Есүсийг ирэх үед ичих зүйлүүд бас надад байдаг. Мэдрэмжүүд. Энэ нь юу гэхээр мэдээж бүх хүн эцсийн үедээ Есүстэй уулзах болно. Өсөөгүй түүний өмнө очих болно. Тэгээд Есүсээ энийг битгий яриараа энэ жоохон ичхүү би тэр үед гимшээд болцоо гэж хэлж болно. Гэхдээ тэр өдөр тийм байхгүй. Бүх хүмүүс энэ дэлхийд яаж амьдэрсэн ил даалттай бүх юу вэ? Оронгороо тэнд харагдах болно. Би чиний үн сууж байгаа, би энд номлож байгаагийн хувьд бол
би ямар хүн байсан бэ гэдээ та тэр өдөр харах болно. Энэ бол аимшигтай. Бөгөөд бас гайхамшигтай үйл явдал гэж хэлж байна. Тийм учраас эцсийн өдөр гэдэг чинь бол имээдтэй амьдрах явдал юм аа. Эцсийн өдөр Есүс Христос уулзах амьдрал бол зүгээр нэг дураараа өөрийнхөө төлөвөөр би ийшээ явна, би тэнд очино, би ийм юм хийн гэж амьдрах явдал биш юм. Эзний үгийг маш үнэнтэй нүур тулгууд хойшоо босож яваад нуугдаад хүний ард орж далчдаг амьдрал бол биш юм. Нүрээр хүсүүг бид нүур тулах учраас өнөөдөр бид нар гэмшил цогцтой үйлдэлээр амьдрах хэрэгтэй юм аа. Есүс загалмай дээр яг одоо таны дотор Бурхны өмнө буруу ирээ цээргүй тэр гим нүглийг үүрсэн юм аа. Есүс тийм учраас өөрийгөө зам гэжэлсэн, тийм учраас өөрийгөө үнэн гэжэлсэн байгаа. Үнэн нь бол юу вэ? Энэ үнэн Бурхны үгийн үннийг ярьж байгаа юу? Хүмүүс олон зүйлээр төрөлж байгаа. Энэ үнэн болвол цорын гац Бурхан гэдгийг л хэлж байгаа. Би бол би байдаг гэдэг үннийг тодорхойлж байгаа үг байхгүй юу? Өөр Бурхан, өөр шашин, өөр аврал байхгүй гэдгийг тодорхойлж байгаа юм аа. Өнөөдөр олон хүмүүсийг юу авардаг вэ? Аварч гэнэ үү? Утас чинь аварч гэнэ үү? Тэр утсыг авах бол би нэг өгчих гээд байгаа юм шиг ийм амьдралаар амьдарч байна уу? Есүс л цорын гац амьд Бурхны хүү юм аа. Эцэс үлдэнд бид нар амиараа буюу Есүс юу гэж би бол ам гэж хэлсэн байгаа. Би бол зам үнэн ам гэж хэлсэн. Христ миний төлөө загалмайд зовлогдоод өгөхөд миний шийтгэлийг миний өмнөөс үүрээд тэр амилсан. Би түүнд итгэсээр дамжуулаад Есүс надад мөнх аймыг өгсөн юм аа. Асуулт байна. Би оршил дээр асуусан. Та энэ дэлхийн хизээрийн зэгт орох болно. Гэхдээ мөнхөд амьдрах газараа та мэдэж байгаа юу гэдэг асуулт байна. Тэгээ учраас ахтунд бүгдээрээ Христийн амиар амьдарцгаая. Дүнцгээ. Өнөөдөр та бүхнийг би уриалмаар чи хэнийг дагахаа яг одоо шийдээрэй. Элиша ирээдүгөө юу тохиолдох бүх зүйлээ бол мэдээгүй. Нэг зүйлийг тодорхой мэдчихсэн. Елийг дагах ёстой. Өнөөдөр бид нар ч гэсэн бас юу вэ? Христийг дагах ёстой. Есүсийг дагах юм бол хизээч би буруу газар, буруу замаар явахгүй. Есүсийг дагаж байгаагүй маргаашийг заавал мэдэх шаардлагагүй. Тэр өөрөө зам. Есүс Христийг даглаагаа дараагийн түвшинд ямар түвшинд очихыг би бас мэдэхгүй. Гэхдээ Есүс биднийг хөтлөх болно. Тийм учраас Есүсийг дагна гэдэг бүх зүйлийг мэднэ гэсэн үг бол биш. Гагцхүү чи зөв чиглэлд байгаа гэдгийг л мэдж байгаа гэсэн утгатай зүйл. Зөв зам дээр байгаа юмаа тийг чи мэдж байгаа гэсэн утгатай зүйл. Тийм учраас ахтуунаар нэ та нарын дотор анхаарлаа чи сарниулж байгаа янз бүрийн мэдээ, карьер, сул дорой байдал, гулчгар байдлууд, итгэлээр нуудаг талбарууд, мөнгөний төлөөс дарамтууд, хүмүүсийн сэтгэлдлүүд та бүхний анхаарлыг сарниулах учиргүй. Харин бидний анхаарлыг өргөлж